Тэгээ би одоо ганц юм явсан зөндөө юм дээр баярлж явдаг та. Ганц жишээ татчихлээ л та. Одоо манай сая энэ Парисын дархийн сүмгэд маш том музикл жүжигийг тавилаа. Энэ дээр бол одоо маш олон буу дуурдаг. Одоо тэр буунуудын ихэнх нь одоо Ахмад Фэб те. Одоо би одоо ингэж буудуулах ёстой. Гэтэ тайзнаар гарч байгаа бидэнд бол яг жинхэнэ дуурдаг буу өгөхгүй. Тэрийг манай анаа бууддаг байхгүй юу? Тэгээд анаа ч ингээд 2 3 бэлттай буу атгацсан ингээд байж хата би тайзны урагшаа яамруу ороод бүр доогуур гэж гүгээд маш хурдан хугацаанд би дэшээ гарч иж арын тайзнаар гарч ирэх ёстой гэдэг яг. Тэгэхэд одоо жижиг хэрэглийн ширээгээ тусдаа тайзны хажуулт байдаг ширээн дээр одоо бид бүхний идэлж хэрэглэдэг бүх жижиг хэрэглэл байдаг. Тэндээс бол одоо гавьяатаас дээш толтой хүмүүсийг бол одоо манай анаа маань ингээд барай зогсож явахдаа тэр баг үүргэнхээс илүү ухамсар нь байдаг л да. Тэгэхэд одоо гавьяат болоогүй маань битийг за эдгээр залуу хүмүүс очиод буугаа аавна гэж бодохын оронд би ажлаар гүгээд ороод ингүүт аль эрт миний бууг барьцаа яг тэр миний өгсөх ёстой дээш нэлээ өндөртэй авирдаг тайзны хажууд барьцсан зогсож байгаа байхгүй. Хамгийн наазахын жишээ нь энгийн жишээ энэ л дээ. Тэгэл ер нь одоо цэцэг би тэндээс авч гарах ёстой. Анаа л ажил тэр юун дээр ажиллаж байгаа үед бол тэр жижиг хэрэг бол огт санаа зовх зүйл бол огт байдаггүй. Одоо жүжигчд бидний хувьд бол тэгээд одоо жишээ нь хөгжөлтэй юм яриа л да. Анаа маань тэр одоо бас тэр чин техникийн саадал шүү дээ. Одоо тэр буу гацах одоо бэлттай буу гацах бэлтэн дуурахгүй 2 3 удаа ингэ дараад бүр дуурахгүй байх тохиол замдаа гардаг байхгүй юу. Тэр одоо сум бэлттай сумных нь юунаас болж хужаа сум хөлх сум гэж байдаг байхгүй юу. Тэрнээс нь болж одоо тэх үе гарна. Тэгэхэд цаад чинь төмөр юм уу модоор шал тас гэдэл зогж байгаа байхгүй юу. Жишээ нь тэгэхгүй бол хэрэв тэндээ одоо ээжээ гэж үжигэн дээр ингээл буудаал ээж бууны сумны урдуур орж өгөхгүй бол тэгэл тэр жүжигийн утга санаа алдаад бүхлээр тэр жүжиг байхгүй болол одоо сүрэн шүү дээ. Тэгээд тэрийг одоо 2 цагийн турш сайхан үзээ сууж байгаа үсгч энэ буунд горсон гэж тэгээд шоолол бүх одоо тэнд альсан 100 гаруй урамтайчдын одоо хамаг сайхан зүйл унтраа гарах хэрэгтэй юм чинь анаа маань өөрөө жинхэнэ урлагийн урамтайч драмын театрын учраас юу вэ тэр одоо буу гацсныг тэр дор нь одоо жүжигчдийн гаруул тэр инфцаас тэр яг суурин дээрээ сэтгэл маш хатуу мод төмрөөр шалтаас гэдэл авч байгаа байхгүй. Тэгэл тэр жүжиг аврагдаад яасан бэ анаа минь юу чин буучин гацсан уу гээл одоо бид төгсгөлт нэрээ тэрвэл өнсч баяр хүрч чадсан шээ дээ. Зүгээр ингээд ажиллаа хийгээд ерөөсөө тэр нэг одоо мэрэгжлэнгийн хаашаа юм ажил байдлын тийм өвчтөй болчдөг юм шиг байгаа юм. Одоо ингээл театр дотор ирээл эднэртэйг инээж өгөрч байгаа л ингээл явна гудамжинд ингээ явж явах тийм гоё юмнууд байж л ингээ хог дээр хайцсан юмнууд байж игэл авчмаар санагдаад ерөөсө болдгүй. Тэгээд энэ хог дээр байсан авсан юм шүү гэж бодохоор би яаж дараа нэгэ тоглолтод хэрэгэлдэг юм бэлээ гэж бодсон ирнэ ачиж зүлгэж ягаад тоглолтод ингээ тавьчихад гэрэлгийгэн дээр их гоё харагддгийг. Би нэг удаа энэ театр намайг нэг 10 хоног Солонгост амруулсан. Өнгөт инээдийнхэнтэй хамт явуулаад манайхаас жүжигч оюун дээр отхон бот хоёр яваад бид 3 театраас хамт явсан. Тэгэл ингээд Солонгос явж исэн чинь их тийм гоё юмнууд л одоо аяга маяг сав суулга цаг ингээд тэр айлын одоо нэг гоё байшинтай айл хашаатай айлын гадаа байж энийг аваад явчих юмсан. Ямар санд отхон бот битгий балаатай зүг мөрөөрөөч явж чаддгүй гэж намайг загинжсэн. Тэгээ одоо энэ юу ээж ин энэ нэг сүүнээр хог дээр зүгээр манай байрны үүдэн цонхон дээр гаргаа хайцсан байсан орцны. Тэгэхээр л аваад бошуух эргэж хүн харчих үедээ л гэж боддог байхгүй. Тэгээд аваад явчихна. Хичнээн хөөх архины шил одоо тамхины хайрцаг, чүтэнцний хайрцаг энэ төр ингээл бүр ингээд Ази одоо Солонгос, Японы ч гэсэн чүтэнцний хайрцаг хөөхөн байдаг штэ. Манайх дээр жүжигээ тавихад тийм тавьчмаар санагдаад ингээл би тааралдвал аваад ирдэг. Тэгээ манайхан намайг бараг л мега хэцүүр будамжинд явсан юм өртөр зүгээр авчих гэдэг юм л гэлдэг. Бол бодд юм бас театрын амьд түүх гэж боддог. Ягаад гэвэл бидний одоо үеийн залуу урамтайлж орж ирэхэд театрын уламжлал, шинжилэл, театрын тэр одоо Ахмад үеийн дэгж аяг, театрын уран бүтээлийн уртлын одоо үйлдвэрлэл явдаг гэсэн тэр түүхэн бүхий л үйл явцуудыг бидэнд бас таниулж мэдүүлж тэр сум театрын этик, ёс зүй гэдэг талаар бас их тийм үлгэрлэж бидэнд нэг тийм ойлгуулж байдаг залуу уран бүтээлч нэлээ их тийм шаардлага өндөртэй бас их уран бүтээлч сэтгэлгээтэй тэр уран бүтээлчийн ёс зүй гэдгийг бас их тийм барьж явдаг юм хүн гэж боддог. За хувь хүмүүсийн хувьд бол бид нар их тийм найз байна. Бид хоёр одоо юу гэдгийг хүмүүс гайх байх хөшин залуу хоёр гээд манай театрын уртал тоглоом шогломоор бид хоёрыг барьяадаар явахаар хооронд нь хүртэл ингэж холбож явдаг. Бид хоёр ч өглөө бараг 7 цаг гэж хөдөө барьяадаар явж хат
мегагч иртэж би чих иртэж хар өглөөгөр босоод хоёлаа цайн байд орсон гэсэн цуг явж лээдэг юм би бодохдоо бол одоо үдгийн дээр өөрийнхөө ээж шиг хайрлж хүндэлж явдаг. Ер нь их тийм бас их шудраг дундээ хүний төлөө бас хэлий гэснээр хилчдэг. Бас хүнд бас их тийм нөлөөллийг сайхан нөлөөлж бас чаддаг юм хүн. Солонгост ч бид нар бас цуг явж ялаа. Уран бүтээлийн одоос нэг томилтоор тэгээ ер нь хаач явсан гэсэн л дандаа тийм ингээд нөгөө мэрэгжлийн өвчин гэдэг юм уу нэг жижиг сажиг юм цуглуулж ингэж юм шил харсан ч гэсэн санаа зовмор нэг удаа Солонгос явсан нэг тийм гоё бид нарын солонгосуудыг дайлаад тийм баар таарлахгүй нэг баар арих эсвэл шинийг аваа явчихъя гэдэг юу яриад байгаа юм бэ солиотой юм шиг чинь хог цуглуулад гэдгсэн чинь үгүй энэ ч одоо манай театрт бол олдохгүй шүү дээ энэ чинь ийм архины шил олддоггүй байхгүй. За болж үзье та одоо солонгосоос архины шил цуглуулж явахдаа яадаг. Тэг хаач явсан гэсэн үе аль тийм аваад энэ аваад юу ч гэсэн та нарт хэрэг болно. Тэг үнэхээр цуглуулсан юм дараа хэмээх ямар ч байсан бид нарт бас хэрэг болж л байдаг те. Та нар дээр одоо эсклатанд ороод үзэх юм бол баг хүнд баг хэрэг болдгийм үү гэмээр юмнуудыг хүртэл цуглуулсан. Тэр нэг зэн нэг жүжигчний тоглолтод бол заавал хэрэг болж байдаг юм хүн. Театр нь магадгүй дараагийнх нь хүнийг бэлдэх гэхэд яг энэ хүний дайны ажиллах чадвартай тийм хүн гэтэл өнөөдөр студийлэн бас олон биш шүү дээ театрт. Энэ утгаараа одоо ч гэсэн өгүүлэгдэж одоо ч гэсэн театртаа тэр орон зайгаа эзэлсээр яваа бас юм мундаг ажилтаа гэж би боддог.